Хай, амралтын өдөр. Өнөөдөр тэнгэр цэлмэг дулаахан сайхан байна. Ер нь Бээжингийн өвөл бас гайгүй. Тэр тусмаа бид нар шиг Монголоос ирсэн хүмүүст бол бүр гайгүй. Айхтар хүйтэн санагддаггүй яа. Одоо хамгийн хүйтэн сар нь 1 сар байлаа гэж бодоход 1 сард одоо өдрийн дундаж температур хасах заадгүй яа. Тэгэл 0-оос 3 градус орчим. Тэгэхээр бас гайгүй аз. За өнөөдөр бид 3 эмнэлэг дээр ирээд найз маань шинжилгээнийхээ хариуг аваад эмч дээр ороод хариугаа сонссон. Тэгэд гайгүй асуудалгүй гайгүй. Одоо өдрийн хоолой буфет хоолны азар идчихэ. Өглөө нөө гурлаа юм идээгүй гарсан болохоор жоохон өлсөд. Хоёр найз маань хөдөө малчингээ хэлжсэн да тий. Тэгээд ер нь Монгол малчдын амьдралын хэвшил, онцлог, цаг уурын байдал зэрэгээс шалтгаалаад голч нь л мэдээж үхрийн маах, өний маах, гурилтай хоол иддэг. Тэгээд тийм болохоор нөгөө Бээжинд ирээд хоолшгүй энд чинь тэгэл хөвчнөө дахиад хахаа мах идчихэж штэ тий. Тийм болохоор хоол нь хурдан шингээл дахиад жоохон өссөх мэдрэмжтэй болол. Хоолнд нэг л идэшгүй байгаа гэсэн. Хэдийгээр хятадын хоол цайны түүх ариун баялагч гэсэн. Бас яг ингэж өдөр тутмын хоол хүнсэндээ хүмүүс нь тэгэл нэг олон юм хурц цанттай хоолой байнга тогтмол идэгддэг байхгүй юу? Хөвчлэн л нэг юм хөнгөн одоо нэг амтгүй гэх юм уу? Ер нь амтлах мэдрэмжийн хувьд хятад хүмүүс одоо биднээс айгүй ондоо ах шиг санагдаад идэ. Тэрний өсөө үгээ гэхлээр хятадууд ер нь жоохон амт муутай юмд дуртай. За дуртай ч гэж тийм ер нь амт бид нэр ингэж болохоор ямар амтгүй би амнаас унлаа гэж бодсон юмыг хятадууд болохоор ингэж нэг тоохгүйгээр идчихдэг. Тэгээд одоо бидний иддэг чихэр мэхрийг болохоор хятадууд паах ямар нэлүүн энэ төр гэдэг. Тэгсэр нэг одоо тэгэл хоолны соёлыг харуул хятадууд чи харин эсрэгээрээ хурц амттай хоолнууд хит чихэрлэг хит юм шарсан хурсан амттай хоолны төрлүүд маш их байдаг. Тэгсэр нэг тэрийгээ бас одоо залуучууд нь өдрө болгоно их байнга тэгж холлоо тахгүй шүү дээ. Тэгэл их хөвчлөнд нэг зүгээр ингээд усан чансан гоймо тэрэн дээр цаа нэг бууцаа юуцаа хийгээл тийм жоохон амтлагч хийгээл идчихдэг. Тэрийг юусоо ингээд амтгүй ч юм эсвэл махгүй гэж огт боддгоо тэгэл ингийн идчихдэг байхгүй юу? Хэдийгээр тийм олон төрлийн хоол унд ихтэй ч гэсэн тэгээд тэр чинь болохоор газрын соёл аль эсвэл тэгэл ихт чинь бас олон жил үлсгэлэн нэрвдсэн ард түмэн шүү дээ. Тэгээд бас тийм болохоор ингээд зөвхөн хаан одоо дээд өдөрлгүүд нь л илүү амттай хоол иддэг. Тэгээд яг ингээд дундаж ард иргэдийн хувьд болохоор бас нэг тэгээд сайн хооллож ундлаад байх боломж бас хэр паркийн байгаагүй гэдэм билээ. Одоо тэгээ хятадын түүхээс болохоор хятадууд чинь аюул олон жилийн турш одоо ингээ удаа дараа маш том өсөглөнд нэрвэгдэжсэн улс орон. Одоо тэгээд хамгийн маш олон хүний хамарсан өсөглөн гэвэл 20 дугаар зуунд болсон гэж байгаа байхгүй юу? Тэр чинь бүр саяхан шүү дээ. Тэгэхээр чи одоо 1970-аад онд тухайн өсөглөнд ингээ дөнгөж дууссан гэж байгаа байхгүй юу? Тэр үед болохоор бараг 40 сая хүн нас барсан маш аимшигтай юм том өсөглөн болсон гэж юм. За тэгэнгүүтээ одоо ингээ ботход хэдхэн жилийн өмнө 2020 оны толгоор хятад ядуу хөнгө болчлоо. Өсөглөнгөө болчлоо гэд ингээ тэргээ дэлхий зарлцсан шүү дээ. Тэгэхээр энэ хоёрын орныг 50 гаруйхан жилийн дотор өсөглөнгөөс ингээ ангижраад ядуурлаас гараад ингэсэн байгаа байхгүй юу? За тэгээд энэ чинь хоолтой ямар хамаатай ингэхлээр тийм өсөглөнг одоо туулаад үтцсэн ард түмний хувьд болохоор нэг хоолыг голж хольж шилэх гэхээсээ илүү олдсныгоо л иддэг болохоор ч тэрөө ер нь одоо ингээд залуучуудынхаа нэлийн ингээд амтгүй хоол идэх байгааг нь гэх юм уу тэрийг бол би тэр өсөглөнгөөс болж бас суудсан дадал юм болов уу гэж боддог. Тэгсэр хэрнээ энэ улсын орны хоолны соёл бол маш агуу шүү дээ. Гэхдээ тэгэл бас аимшигтай өсөглөнгөө үеэр каннибализм буюу одоо өнгөрсөн хүнийхээ махыг идэх ч юм уу. За энэ талаар яг хятад багш нар бол яг ярьж үзээгүй. Хэрэг үнэн бол энэ ч бас түүхэн аягүй эмзэг сэдв штэ. Гэхдээ яг тухайн үеийн ном зохиол дээр байдаг гэж хүмүүс ярьдэн штэ тий.
Тийм үеэс одоо ингээд улс орн нь хөгжөөд хүмүүс мөнгөтэй болоод одоо ингээд ихт дуудчихсан. Одоо бүүнөрөө нийлж ингэж нарийн зингэхтэй баяр ёслоо тэмдэглэх үедээ хаана амттай байна, хаана гоё хоолтой газар байна гэд тэрэнд бол мөнгө төлөхөөс огтхон санаа зовдөггүй маш их мөнгөийг тэгэл хоолндоо зардаг ийм болоод ингээд хөгжчлээ шүү дээ тий. Тэгсэн хэрнээ ингээд одоо амтлах мэдрэмжийн хувьд бол ингээд бид нартай харьцуулахад бүр шал ондоо санагддیں۔ Энэ дээр харин энэтхэг хятад хоёр жоохон төстэй байж магадгүй. Аль аль нь бас үлс өвлөнд нэрвэгдэж байсан хүн амын тоо маш их ихтэй тэгэнгүүтээ нүг амтлагч аюу ихтэй шүү дээ. Тэгээ хоолных нэг тийм амтлагаа дээрээ тийм болохоор хараа төстэй байж магадгүй. За баахан томроод түүхийг өөрийнхөө бодоод ярьчлаа. За бай.